Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. MNBC-гээс шинээр зарлагдаж байгаа Loyalty Азтан карт урамшуулалт хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргье. Тус хөтөлбөр маань 4-р сарын 25-наас эхэлсэн бөгөөд бүтэн жилийн хугацаанд үргэлжлэх юм аа. Та бүхэнд одоо урамшуулалт хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар мэдээллийг хүргье. Хэрэглэгч та Loyalty болон Loyalty Plus багцаар үйлчилгээний эрхээ сонгуулад урамшуулалт хөтөлбөрт хамрагдах боломжтой. Та өөртөө байгаа үйлчилгээний салбараар үйлчлүүлэхдээ Loyalty Азтан картыг өөрийн нэрээр бүртгүүлэн авах бөгөөд сар бүр тамга дарууснаар баталгаачих юм. Хэрвээ та онлайнаар үйлчилгээний эрхээ сонгуулсан тохиолдолд дараа салбараар ирж үйлчлүүлэхдээ нөхөд авах боломжтой. Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа 1 жил учраас үндсэн багцын хэрэглэгчид маань багцаа ахиулаад тус хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтойг дуулгахад таатай байна. Та бүхэнд Loyalty Азтан карт урамшууллын нийт шагналын сан танилцуулъя. Loyalty Азтан карт урамшуулал нь нийт 70 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд сар болгон 3 сая төгрөгийн азтанг шалгаруулах юм аа. Та бонус картын дугаараараа энэхүү хөтөлбөрт оролцох тул сонголтоо хийлгээд бонус карт авахыг зөвлөж байна. Та 6 сарын турш бонус картн дээрээ тамга даруулснаар 900 кино багцыг 3 сарын турш өнгөө үзэх бөгөөд 12 сарын турш бонус картн дээрээ тамга даруулснаар 900 кино багцыг 6 сарын турш өнгөө үзэх юм аа. Loyalty болон Loyalty Plus багцын хэрэглэгчид 12 сарын турш сонголтоо хийлгэн картн дээрээ тамга даруулснаар супер шагналын тохиролд оролцох боломжтой гэдгийг дуулгахад таатай байна. Супер шагналд автомашин, гадаадд аялах эрх, бэлэн мөнгө зэрэг олон бэлгүүд багтсан байгаа юм аа. Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг MNBC пэйж хуудаснаас аваарай.